богино хугацаанд бэлдсэн өвс бол сүүний чиглэлийн үнэнд бүдүүн тэжээл болдог. Бүдүүн тэжээлийн витаминлэг чанарыг хэвийн хэмжээнд хадгалахын тулд богино хугацаанд хадаа тармаад боогоодсон үзвэл чанараа алддаггүй. Ийм нь бол өвөл хаврын хахир хатуу үед сүүний гарцдвал сайнаар нөлөөлдөг. Монгол улсын стандартын дагуу чанарын шаар хангасан шингэн сүг 1.5 мм шүүлтүүрээр шүүн хүлээн авч багтаа фүүгийн төхөөрөмжөөр ашиггүй бичил биетэн өвчин үүсгэгч нянг 99% устган 95 хэмд сүг 40 секундын турш ариутган диаратор төхөөрөмжийн тусламжтайгаар гадны үнэрийг ялгаж уухад таатай амттай болгодог. Бид хамгийн чанартай үнэний 100% шингэн сүг хэрэгцээтэйгээ гарт үнэхээр ажиллаж байна. Түүнд бол хэрэгцээд маш олон амин нийтлүүд агуулж идэг учраас түүнд бол бичил витамин бактери хамгийн их өсөж үржих таадан бүрдэж идэг. За тийм ч учраас үйлдвэрийн аргаар тэр ашиггүй амин бактери бичил витаминийг 99% устгаж ариутгасан сүг хэрэглэхийг зөвлөж байна. Хийн өргөсөн дээд сүү ерөөл хоёртоо эгнэх зүйл энэ хорвоод үгүй гэдэг. Би дээд бүхний дээж дээд сүгээ сонгон цайгаас үлж дээжээ өргөдөг. Би хүүхдийн дархлааг дэмжиж өдөр бүр сүү өгдөг. Гадны ам төнөргөөс гадна өдөр бүр шинээрээ байдаг учраас дээд сунд би үргэлж итгэлтэй байдаг. Би өдөр болгон зүгээ ийм өндөр одоо танаа таринд дээд зүү байгаа юу?